Аав ээж минь намайг өдөр бүр ирж авдагч өнөөдөр завгүй байгаа. Яагаад гэвэл ээж минь эмч хүн. Хүмүүсийн амийг авраад завгүй байдаг. Харин аав минь компани захирал. Тэр маш их завгүй ажилладаг. Тиймээс намайг хичээлээ тараад гэрлүүгээ өөрөө хүрээд ирэх үү гэж асуусан. Тэгээд бас надад санаа зовж миний охин болгоомжтой яваарай. Ямар нэг зүйл болвол шууд залгаарай. Танихгүй нэг дагаж явж болохгүй шүү гэж хэлсэн. Харин би санааг нь зовоохгүй тул найзуудтайгаа гадаа тоглолгүй шууд гэрлүүгээ харина гэж хэлсэн. Ээж хариуд нь миний охин мундаг шүү гэсэн. Би дотроо үнэнхээр их баярлсан. Яагаад баярлсан бэ гэвэл энэ дэлхий дээр хамгийн мундаг аав ээжтэй болохоор л баярлсан. Тэд үргэлж надад санаа тавьж хайрлаж ихрэлдэг. Гэрийн даалгавраа хийхэд минь туслаж, өглөөний цайгаа хамтдаа ууж, унтахын өмнө үлгэр уншиж өгдөг. Би аав ээжтэй дэндүү их хайртай. Хойч чидэрж байгаа. Хаагур дэмэднээд байгаа юм бэ? Яа тамхи авдэр. Хурдл. Ээж сая намайг заримг авчид ирээгээд энэ мөнгийг өгсөн. Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя. Сүүдэр бүү тусаг аянд хамтдаа нэгдэцгээе.